За сайн байцгаана уу guys. Энэ видео нь бүх point of interest болон казино руу орох орцуудын талаар харуулах видео юм. Scope out даалгавар дээр казиногийн үүдний хаалга дээр очиод зургийг авах хэрэгтэй. Мөн түнчлэн шууд зогсоолын хүний зургийг аваарай. Бас хэрэгтэй шүү. Миний дээр яагаад ч юм эхлээд зогсоолын хүнийхэн зураг авагдсан байна лээ. За гаднах хаалгын зургийг аваад ороод хамгаалагч камер панелийн зураг авах хэрэгтэй. Авчаад гарсны дараа арт талын гарсны зургийг авах хэрэгтэй шүү. Мөн түнчлэн шууд энд камерын зургийг аваарай. Эндээс тоглоом ер нь бол болсон. Одоо хайст эхэлж болно гэж хэлнэ. Гэтэ хэрэг энэ видеог нээсэн бол өөр юуны зураг авах хэрэгтэйг та нар мэдэх гэж ирсэн гэж би ойлгож байгаа. Тийм болохоор цаашаа Music Locker-ийн хажуу талын панелтэй хаалганы зураг аваад дээвэр дээр гараад хэрэг опрессор байхгүй бол казино дотор цахилгаан шатаар гараад ирж болно шүү. Энэ террас дээр бассейны хажуу талын хаалгыг аваад цаашаа гүгээд нөгөө талд байгаа бас хоёр хаалгын зургийг аваад эхнийх нь арай маань нөгөөх нь арай цаана байгаа. Дараа нь ийшээ доошоо буугаад энэ хаалганы зураг авах хэрэгтэй. Дараа нь дээвэр дээр гараад энд хоёр талаас нь байгаа хаалганы зургийг авнаа. Одоо казиногоос гарч болно. Одоо ийшээ уралдаан замны доорх хонгилд байгаа том цагаан хаалганы зураг авах хэрэгтэй. За тэгээ сүүлчийнх нь энэ хонгилд байлах энэ төмөр хашааны зураг авах хэрэгтэй. Одоо ингэ scope out казино дээр авч болох бүхий л оролт болон point of interest-ийн зураг дууслаа. Одоо scope out vault даалгавар дээр авч болох зургийн тухай ярья. Даалгавраа эхлүүлээд бүх юма хийгээд казино дээр ирсэн гэж ойлгож байгаа. Тийм болохоор уцаа нээгээд саяас ирэл ороод эхний камер дээр маусаа зүүн тийш татаад ийшээ харах хэрэгтэй. Доод тал чинь point of interest scope гэсэн бичиг гарч ирэх хэрэгтэй шүү. Хоёр дахь камер дээр ч гэсэн зүүн тийш гүйлгээд харах хэрэгтэй. Гурав дахь камер дээр ч гэсэн мөн адил зүүн тийш гүйлгэнэ. Дөрөв дахь камер дээр хоёр лифтийг харах хэрэгтэй. Тавтан сейфийн дотор зүйлүүдээ харах хэрэгтэй. Зургаан дахь камер дээр хамгаалагч нарын хаалгыг харах хэрэгтэй. За ингээд бүх point of interest-үүд дууслаа. Одоо та нар ганцхан scope out vault хийхэд болно. Хийхдээ ганцхан safe-ийн дотор юу байгааг хараад шууд даалгавраа дуусгаж болно шүү. За видео нь хэрэгтэй байсан бол лайк дараад хэрвээ юм үлдээсэн бол комент бичээрэй. Гэтэ би эднэрийг авсан дараа миний 2 чекүүд лав гараад ирсэн. За баярлалаа. Баяртай.